За та бүгдээ өдрийн мэндийг хүргэе. Бидний өдөөс хойш сонсгол эхэлж гин. Одоо өдөөс хойш оролцогч маань бол би Өнөрмаа гэж хүн байгаа. Цаг бол 1:10-аас эхлэх хэвээр 3 минут өнгөрсөн байна. За энийгээ бид нөхөд явах хойш нь цунгай явах хугацаа гарах бах. Нэр дэвшигч өөрийгөө танилцуулах 5-10 минутын хугацаа байгаа. Өөрийгөө нэгдүгээр танилцуулна, хоёрдугаарт хүний эрхийн комиссийн гишүүнээр сонгогдох зорилго ер нь цааш авчирж аргын талаар товч танилцуулаад тэгээд оролцогч асуулт асуугаа явна гэсэн юм дигийн дагуу явж байгаа. Тэгэхээр одоо Өнөрмаа оролцогч маань өөрийнхөө талаар танилцуулгыг. За та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Намайг Бямбижи Өнөрмаа гэдэг Улсын ерхий прокурорын газар хяналтын прокурор хийж байгаа. Прокурорын байгууллагт 23 жил ажиллаж байна. За дүүрэг нийслэл улсад ажиллаж байгаа. За холбооны бүгд найрамдах Герман улсад мөнгө авах гэмтэргийн талаар магистрийн зэрэг, авилгын гэмтэргийн сэдвээр докторийн зэрэг хамгаалсан. 2014 онд докторийн зэрэг хамгаалаад Монголд ирсэн. За тэгэхээр хүний эрхийн чиглэлээр үндсэндээ өөрийгөө 23 жил бол яг энэ хүний эрхийн чиглэлээр ажилласан гэж үздэг. Яагаад гэвэл прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлд прокурор хүний эрхчлөлийг хамгаалах талаар ямар эрх үүрэгтэй оролцох вэ гэдэг талаар тодорхой зааж өгсөн байж байгаа. Тэгэхээр тухайн үеийн хэллэгээрээ мөрдөн байц ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор ажиллаж явах хугацаанд шүүх хуралд улсын ялгчаар оролцох, хохирогчдын хохирсон эрхийг сэргээх талаар хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлж ирж байсан. За яг судлаачийн хувьд мэргэжилсэн судлаачийн хувьд 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулсан чиглэл маань бас хүний эрхийн чиглэл рүү нэлээд чиглэгдсэн байж байгаа. За тухайлбал Монгол Улсын их хурлын дунд гамийн оролт тохиолдлын суурь судалгааг анх санаачилж удирдах хийсэн. За энэ судалгааны үр дүнд Монгол улс өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагадаг аль бие усны статистик тоотой болсон. Өөрөөр хэлбэл 2012-оос 2016 оны хооронд Монгол улсад өөрийнхөө амийг эвдэгсэн нийт 2055 эрүүгийн хэргийг судалж Монгол улсад хүн яагаад өөрийгөө эвгүүтэх нөхцөл байдал үүсдэг юм бэ гэдгийг гаргаж ирсэн. За энэ нь өөрөө нийгэмд нэлээд хурцлал асуудлыг бий болгож ирсэн. Ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн Эвердор үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс санаачилсан төрийн ордон зохион байгуулсан хурал яг энэ сэдвээр илтгэл тавиад за эрүүл мэндийн сайдын тушаалаар эрүүл мэндийн яамны дэргэд Монгол улсад амиа хорлох тохиолдлыг тандан бүрдэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт орж ажилласан. Энэ судалгааны үр дүнд Монгол улсын ерхий прокурор, хууль зүйн тэргийн яам, засгийн газар, эрүүл мэндийн яамд тодорхой санал хүргүүлсэн байж байгаа. За ингээд Монгол улсад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд бас энэ Монгол улсад амиа хорлох тохиолдлыг тандан судлах ажлын хэсэг ингээд байгуулагдсан байж байгаамаа. За дараагийн нэг судалгаа байх юм бол энэ хүүхдийн эрх буюу энэ даалт хүчирхийлэлтэй холбоотой нэлээд ажлуудыг хийсэн. За зүгээр яг томоохон судалгаануудаас тоочоод хэлэх юм бол 18 насны хүрээгүй хүний хүчинт гэмтэргийн шалтгаан нөхцөлийг бас энэ 5 жилийн байдлаар гаргаж ирсэн. За энэ 18 насны хүний хүчинт гэмтэргийн шалтгаан нөхцөлийг судлахдаа сүүлийн 5 жил шүүхэр эцлэн шийдвэрлэгдсэн бүх эрүүгийн хэргийг хамруулж ямар төрлийн хүн гэмтэрг энэ төрлийн гэмтрийг үйлддэг нь яагаад хүүхдийн гэмтэргийн хохирогч болдг юм бэ гэдэг дээр үндэслээд яг энэ судалгаагаа дагуулад бас хавсрах судалгаа хийсэн байж байгаа. Энэ нь 25 хүртэлх насны залуучуудын мянган залуучуудын дунд бэлгийн зан үдшиг хандлагын талаарх судалгаа байж байгаа. Энэ судалгааны гол үр дүн юу гэдэг гэхээр ерөөсөө энэ хүчинт гэмтэрэг ялангуяа хүүхдийн эсрэг үйлдэж байгаа бэлгийн гэмтэрэг бол даалт хэлбэрт маш их үйлдэгддэг юм байна. Энийг маш олон тохиолдолд хохирогч цагдаагийн байгууллагад хэлэхгүйгээр шийдвэрлэгддэг юм байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг нөхөн сэргээх ажиллагаа үндсэндээ бүрэн хаягдсан гэдгийг энэгээр гаргаж ирсэн. За энэ хуулийг хүчинт гэмтэргийн тухай эрүүгийн хуулийн зохицуулалт нь өөрөө бас алдаатай юмыг гаргаж ирсэн. За дээр нь ялангуяа ургийн хүчирхийлэл гэдэг бол өөрөө Монгол улсын хүн амын одоо нөхөн өрчхүйн асар том одоо үндсэндээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудалд ургийн хүчирхийлэлд өртсөөс улбаатайгаар жирэмсэлд үр хөндөлт насан туршийн хүүхдийн дунд маш их
байна гэдгийг судалгаар гаргаж ирсэн. Тэгээд цаашид энэ даалт хэлбэрт байгаа энэ хүчирхийллийг хэрхэн илрүүлэх вэ гэдэг дээр. За дээр нь бид нар эмэгтэйчүүд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар их ярьдаг боловч эрчүүдийн бас эрхийг хамгаалах тал дээр тодорхой ажил зохиохгүй бол Монгол улсад амиа хорлож байгаа тохиолдол нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин буюу нийт амиа орсон эрэгтэйчүүдийн 80.2% нь эрчүүд байгаа нь гарч ирж байгаа нь өөрөө энэ эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ энэ эрчүүдийн руу чиглэхгүй бол ерөөсөн эрүүл мэндийн салбарт Монгол улсад үзүүлж байгаа хүн амын эрүүл мэндийн үйлчилгээнээс сэтгэл зүйн үйлчилгээ тусламж хаягдсан байна гэдэг энэ асуудлыг бас гаргаж ир тавьсан байж байгаа. За судлаачийн хувьд эрүүгийн хууль тогтоомжууд бас эрүүгийн хууль дахь зүйл ангиудад нэлээд дүн шинжилгээ анализ хийж олон нийтийн сайт хөл мэдээллүүдээр бас цацсан байж байгаа. Тухайлбал одоо яг хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой, за энэ с ิจ гтний зохицуулалттай холбоотой, за эрүүгийн хэрэг хянах тухай хуулийн тодорхой бус зохицуулалттай холбоотой дээр нь одоогийн үйлчилж байгаа хүчин төгөлдөр хуулиудаас яг практикт хэрэгжих явцад гарч байгаа бэрхшээлийн талаар нэлийн судалгаанууд хийсэн байж байгаа. За мөн энэ авилга албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой шүүхээс онцлуулж байгаа ялын бодлогыг судалсан. Тэгэхээр ер нь цаашид хүний эрхийн үндэсний комиссд хэрв нэр дэвшигдээд гарч ирэх юм бол ялангуяа хүний эрх чөлөө гэдэг энэ сэдвээ дотор нэлээд зарлж үзэх хэрэгтэй юм байна. Энэ дээр одоо хүний эрхийн үндэсний комиссийн нэг чиг үүргэнд хүний эрхийн боловсролыг нийтэд одоо түгээх ажил байж байгаа. Дээр нь зүгээр энэ үйл ажиллагаа явуулаад өнөөдрийг хүрсэн туршлагаас харахад илрээд гарсан зөрчигдсөн эрхтэр нэлээд тулж ажилладаг бол бид нар илэрч гарч ирч чадахгүй байгаа тэр зөрчигдөөд байгаа эрх нь хөндөгцсөн хүмүүсийг хэрхэн илүү тал дээр ажиллах ёстой юм байна гэдэг дээр бас судлаачийн хувьд байр суурьтай байж байгаа. Энэ хүний эрх хэрэгчлөө гэдэг дээрээ нэлээд задлж тодорхой эрсдэлтэй бүс хүнлүү чиглэсэн үйл ажиллагааг явуулах ёстой гэж судлаачийн хувьд нэр дэвшигчийн хувьд бас ойлгож байгаа. Ерөнхийдөө массын хувьд нийгмийг хамарсан энэ үйл ажиллагаа гэмтргээс урьдчилан сэргийлэх юм уу, энэ соён гээгүүрүүлэх, энэ боловсрол үйл ажиллагаа зарим тохиолдолд үр дүнгээ өгөхгүй байна гэдгийг энэ олон талын судалгаанд харуулж байгаа учраас хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтраад эрсдэлтэй бүс хүн орчин чиглэсэн энэ зүйлийг явуулахгүй бол хамгийн түрүүнд зөвхөн нэг жишээ дутахад энэ боловсролын асуудал Монгол улс академик боловсролд хэд анхаарсны улмаас эрэгтэй хүүхэд тэр тусмаа өөрийгөө илэрхийлэх чадваргүй хүүхдийг өөрийгөө илэрхийлэх чадваргүй болгож байгаа энэ боловсролын тал дээр нэлээд анхаарахгүй бол энэ судалгааны явцад нэлээд ноцтой үр дүн гэмээр юмнууд бас гарч ирж байсан. Бид нар судалгааны баг анх удаа тухайлбал энэ бага насны хүүхэд хүчинт гэмтрэг үйлцэн хүний профайл буюу хөрг гэж юмыг бичлээ. Тэгэхээр эрүүгийн хэрэг шинж шийдвэрлэх ажиллагааны явцад энэ гэмтрэг үйлцэн хүнээс аваад байгаа түүхчилсэн байцаалт буюу энэ түүхчилсэн лавлгаа гэдэг зүйл бол үндсэндээ социализм үеийн хэв шинжээс салаагүй байгаа юм байна. Бид нар энэ шинэ төвшөнд гаргаж ирэхгүй бол энэ тухайн яг тохиолдлыг л тэгэл чи үйлцэн үү үйлдэггүй гэдэг байдлаар нотолж байгаа асуудал маань зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа асуудал бас биш юм аа. Тийм учраас бид нар ирээдүйд төрөн гарч болцсошгүй хүчирхийлэгчээс урьдчилан сэргийлэхийн тулд ирээдүйд бэлтгэгдээд байгаа энэ аюултай үр дагавар сэргийлэхийн тулд бид нэр сургууль цэцэрлэгийн насанд нь энэ гэр бүлийн хүчирхийлэлдээр өсөж байгаа хүчирхийлэгчийг төрүүлдэг гэдэг энэ онолыг батлаад байгаа энэ амьдралтай практиктэй бид нар нүүр тулж ажиллах хэрэгтэй болж байна. Гуравдугаарт нь юу гэдгийг гэхээр үндсэн хуулийн заасан эцэг гэхийн журам төвөргийн талаар бид нар маш их ярьдаг. Энэ нэг талаараа маш зөв энэ зарчмыг бид нар ярихаас арга байхгүй. Гэхдээ архинаас бүрэн хамааралтай амжиргааны төвшингөөс доогуур орлоготой өдөр тутмын амьдрал нийгмийн амьдралын стресс тулгамдаад өөрийгөө хүүхдээ битгий хэл өөрийгөө яа гэсэн эцэг гэхтэд хүүхдийг даатгаж орхисны улмаас өнөөдөр энэ гэр бүлийн хүчирхийлэл тэр тусмаа бэлгийн хүчирхийлэл гэдэг бол даалт хэлбэрт маш ихээр үйлдэгдэж байна гэдгийг нь харуулж байгаа учраас энэ даалт хэлбэрт байгаа хүүхдийг илрүүлэхэд бол төрийг оролцуулах энэ дээр хүний эрхийн үндэсний комисс бүр манлайлан оролцох шаардлагатай юм байна гэдгийг судлаачийн зүгээс бас харж байгаамаа. За ингээд та бүхний сонирхсан асуултанд хариулъя. За баярлалаа. За өнөрмөө оролцогчоос асуулт асуухаа илэрхийлсэн 4 хүн байна. Б болор сайхан, Д сүх гэрэл, энэ баяр сайхан, Б алтан туяа гэдэг. Ажиглагчаар оролцохоо илэрхийлсэн хүмүүсийг саруул,
П Бүрнэ Баатар, Ч Алтан Гэрэл, Г Ууган Баатар, С Нар Мандах, Мөнхцул, З Бадмараг, П Даваан Амжил, Г Зол Заяа, Ч Ариуна, Т Ариуна, Туул, Д Сүнжид гэсэн ийм хүмүүс бол ажиглагчдаар олцоод одоо энэ захим орчинд байгаа юм байна. За болор сайхны тунгал за яг эхлээ болор сайхаас асуучих. Тунгалаг дараа нь ич. Өдөр минь нэр дэвшигчээс хэдэн зүйл тодруулж асууя. Нэгдүгээрт Улсын хурлын зүгээс гэр бүлийн тухай хуулийг хилцэхээр шийдсэн. Тэгээд намрын чуулган дээр хилцлээ гэсэн тохиолдолд Хүнийхээ үндэсний комиссын иргэний нийгмийн зөвлөлөөс дамжуулаад тухайн хуулийн төсөл дээр ижил хүйсийн гэрэлтийг хэлийн чандад батлуулсан бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр гэрэлтэд тооцно гэсэн саналыг тусгуулж өгөөч гэгээд танд Хүнийхээ үндэсний комиссын гишүүнээр сонгогдсон тохиолдолд уулзвал та ямар байдлаар саналаа хууль тогтоогч нарт танилцуулж нийгмийн халамж хүүхд хамгааллын тогтолцоог дэмжих энэ туршлагыг нэвтрүүлэх боломжтой гэж харж байна. Хоёрдугаарт Хүнийхээ үндэсний байгууллагуудын зүгээс тогтоогчдын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Меридагийн тунхаглалыг 2015 онд Мексикийн Мерида хотод баталсан. Тэгээд яг таны судлаачийн хүрээнд судалсан сэдвүүд донд болохоор яг тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилт дээр яригдж байгаа хүчирхийллийн асуудлыг их онцолж гарч ирсэн байна. Тэгэхээр шинэ тутам бий болж байгаа нөхцөл байдал буюу өсвөр насныхны амиа орлолт мөн цахим орчин дахь хүүхд хамгааллын асуудал дээр та өөрийн туршлагыг яаж хуваалцъя, өөрийн академик тэр олж авсан зүйлсийг яаж Хүнийхээ үндэсний комиссын гишүүнээр сонгогдвол хөв нэмрээ оруулж сан санаачлаг гаргая гэж бодож байна. Үнийг хаваалцаач. За баярлалаа. За тэгэхээр ижил хүйсийн гэрэлтийн тухай яригдж байна. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулинд хүн бүр одоо өөрийн амьдрах орчин хэм маяг сонгох хэрэгтэй байж байгаа. За хоёрдугаарт нь Монгол улсын 2015 оны шинжилсэн хуулиар нэг дэвшилтэй зүйл нь юу гарч ирсэн гэхээр эрэгтэй хүн бэлгийн халдшгүй байдлын гэмт хэргийн хохирогч байж болохыг албан ёсоор хуульчилсан. Хуучин бол та бүхэн санаж байгаа 2002 оны хуулиар хүчинт гэмт хэргийн хохирогч нь эмэгтэй хүний бэлгийн халдшгүй байдлаа нэгээд тодорхойлсон байсан учраас эрэгтэй хүн хүчирхийлд өртсөн тохиолдолд тэр зам бэлгийн хүчирхийлд өртсөн тохиолдолд эршээ хамгаалж чадахгүй байгаа байдал нь Монгол улс олон улсын байгууллагын өмнө одоо хүлээсэн үүргээс ухарсан энэ эсвэл дэвшил гаргаж чадахгүй байгааг харуулсан нотлохоо байсан. Тэгэхээр 2015 оны хуулиар энийг оруулж ирснээр эрэгтэй хүний бэлгийн халдшгүй байдлыг хуулиар хамгаалж байгаа нь өнөөдөр бас хүний эрхийг хамгаалсан том дэвшил юм аа. За хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд ижил хүйсийн гэрлэлт буюу хэрв энэ нь олон улсад гэрлэлтэд батлуулчихсан Монголд орж амьдарч байгаа тохиолдолд энийг хязгаарлах ямар нэгэн заалт Монгол улс хийж болохгүй. Тэгэхээр энийг ямар нэгэн байдлаар энэ хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн дэмжсэн санал дээр яг тэр хүмүүсийн хүн байх гэдэг утгаар нь бол энийг дэмжиж оруулна. Яагаад гэвэл хүн бүхэн эрэгтэй ч эмэгтэй ч амьдралын хэм маягаа өөрсдөө сонгох хэрэгтэй. Тэгэхээр мэдээж бидний хөрш улс оронд энэ ижил хүйсний байдлыг зарим тохиолдолд эрүүгийн хуулиар хоригдсон хязгаартан тохиолдол байж байгаа. Гэхдээ бид нар энийг өнөөдөр глобалчлал дэлхийн нийт хүлээн зөвшөөрөгдсөн байдаг тэр тусмаа хүний эрхийг дээдэлж байгаа энэ барууны Европын улс орнуудын жишгээс харах юм бол энийг гаж үзэгдэл мэтэр хүлээн авч энэ хүмүүсийг нийгэмд гаж мэтэр хүлээн зөвшөөрүүлж ойлгуулж байгаа нь өөрөө тухайн хүмүүсийн амьд явах эрх, тухайн хүмүүсийн оршин тогтнох байдалд ноцтой аюул учруулах үйлдэл учраас энийг бол хүлээж одоо сөргөөр хүлээж авч болохгүй гэдэгт хатуу байр суурьтай байж байна. За энэ өсвөр насны амиа хоролтын асуудал дээр бол үндсэндээ сүүлийн 3 жил бол яг энэ тал дээр одоо сургууль цэцэрлэг одоо их дээд сургуулийн энэ олон газар очиж лекцээр танилцуулах хийж байна. Тэгэхээр яг судалгааны дүгнэлтэн дээр үндэслээд улсын ерөнхий прокурорын газар засгийн газар санал хөргөөсний дагуу боловсролын яамнаас сэтгэл судлаачийн оронтой гаргаад өнөөдөр сургуулиудад нэг сэтгэл судлаач ажиллахаар шийдвэрлсэн байж байгаа. Монгол улсад амиа хорлож байгаа тохиолдолд жил дунджаар 411 байна. Энэний 27.8% 25 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Монгол улсад амиа хорлож байгаа насны хамгийн бага нь 10 нас, хамгийн насны дэд хязгаар нь 71 нас гэж гарч байгаа. Тэгэхээр 10 настай хүүхэд чихэр идэж бөмбөг хөөдөг насан дээрээ өөрийгөө егүүтгэх тухай бодоод энэ үйлдэл хийнэ гэдэг бол энэ
аимшигт нийгмийн эмгэнэл юм аа. Энэ байдлыг аваад үзээд яг энэтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгасан асуудлыг судлаад үзтэл амь хохирогчийн амиа хорлсон арга нь гадны нөлөөтэй юу үгүй юу гэдгийг шалгадаг юм байна. Гэтэл энэ хүн гэр бүлийн хүчирхийлэл сэтгэл зүйн дарамт эсвэл өсвөр насны сэтгэл зүйн хямралаас болж амиа хорлож юу гэдгийг тогтоосон тохиолдол харамсалтай нь энэ 2055 тохиолдолд огт байгаагүй. Тийм учраас энэ ялангуяа өсвөр насны хүүхдийн шижилтийн насны хямрал дээр нь энэ одоо цахим орчинд маш замбраа За 1 минут нэмээд оруулж. За уучлаарай. Тэгэхээр энэ өсвөр насны хүүхдтэй харьцдаг арга барилаа өөрчлөх ёстой. 10 жил ерөнхий боловсролын сургуулийн дундад сэтгэл зүйн боловсрол олгох тэр тусмаа эрэгтэй хүүхдийг бие бэлдрийн хувьд хөгжүүлэх бэрхшээлээ даван туулах сургалтыг амьдрал бодтой сургалтыг оруулах ёстой гэдэг чиглэлээр хэрэг хүний эрх үндэсний комиссын гишүүнээр сонгогдох юм бол энд ерөнхий боловсролын одоо салбарт нь шаардлага, санал, зөвлөмжөө хүргүүлж энийхээ үр дүн биелэлийг заавал тооцоолнаа. Зархим орчинд гадуурхагдж байгаа байдал энэ 10 жилийн сургалтыг гадуурхаж бие бинийгээ доромжилж байгаа байдал энэ хүний сэтгэл зүгээр нь тоглож алж байгаа энэ байдалд хяналт тавихын тулд хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр сонгогдсон тохиолдолд зархим орчинд орж байгаа эцэг эхчүүдийн хүүхдээ авах хяналтыг өндөржүүлэх талаар энэ дээр би энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах болон дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулж захим орчны гадуурхалт буюу энэ захим орчны замбраагүй хэрэглээ хяналтгүй хэрэглээ юунд хүрэж болдог талаар энэ олон нийтийг соён гэгэрүүлэх энэ ажил дээр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулах болно. За тунгалаг асуулт асууя. За өнөрмө нэр дэвшигчээс нэг 2 асуулт байна. Нэгдүгээр та сая өөрийгөө танилцуулахдаа ерөнхийдөө эрэгтэй хүүхдүүдийн намаа орлолт их байгаа нь боловсролын тогтолцоо буруутай. Энэ хүүхдүүдийг өөрийгөө илэрхийлэх боломж олгох тийм академик прагматик сургалт явахгүй ингэж хэлчих шүү дээ. Энийг тодруулж өгөөч. Хоёрдугаарт та энэ гендер зориулсан хүчирхийлэл буюу хүчингийн гэмт хэрэг гэр бүлийн хүчирхийлэл яг суурь шалтгаан юу гэж бодож явдаг вэ? Судлаач хүнийхээ хувьд энэ талаар хариулт хэлнэ үү? Гуравдугаарт нь авилга гэдэг бол хүний эрхийн хамгийн том зөрчил гэж одоо хүний эрхийн байгууллагууд ярьдаг. Тийм учраас та энэ авилгатай тэмцэх чиглэлээр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн бодвол одоо ямар үйл ажиллагаа гаргаж төлөвлөд байна вэ? 3 одоо үйл ажиллагаа хэлнэ үү? За баярлалаа. Тэгэхээр нийт амиа хорлсон 2055 тохиолдлын 82% нь бие хүний зан чанарын хувьд өөрийгөө илэрхийлдэггүй, дууга томоотой төлөв, хүнтэй муудалцдаггүй, асуудлаа хинч ярьдаггүй гэдэг ийм шин чанарын хүмүүс амь хоригчдын зан төлөвийг тодорхойлсон байсан. Тэгэхээр гэртээ ирээд асуудлаа ярих гэхээр энийг хинч сонсдоггүй. Ялангуяа өсвөр насны хүүхдийн амиа хорлолтын дээр бид нар энэ дээр бүр дээр эрүүгийн хэрэг нэг бүрчлэн авч үзэх тохиолдолд юу анзаарчихсан гэхээр эцэг эх нь хизэж сургууль дээр асуудал болсон тухайга ярьж байгаагүй гэж ярьдаг. Сургууль дээр нь очиод ингээ асуухаар тэр хүүхэд ямар орчинд өсөж тойронж байгааг мэдэхгүй дийлэхий тохиолдол байж ирсэн. Ангийнхаа хүүхэдтэй муудалцдаггүй, тэгээ мөрөөрөө явж идэг гэж. Тэгэхээр энэ өсвөр насны хүүхэд өөр тулгарсан сэтгэл зүйн асуудлаа насныхаа хэмжээнд маш хүчтэй цохилтонд ороод ирэхэд энийг томчууд хэнийч сонсдоггүй, хүлээж авдаггүй, ярих боломж өгдөггүй маань хүүхэд төр бэрхшээлийг даван туулах асуудлаас гарцаа олж харахгүй улмаас энэ аимшигтай аргыг сонгож байна л гэсэн үг. Хин ч энэ хүүхдэд туслаагүй. Тухайлбал ээжигээ алдчихсан хүүхэд одоо золгүй байдлаар алдчихсан хүүхэд 11 настай хүүхэд би ээжигээ санаад ээж дээр очлоо гэрээслэвчээ явж гин. Гэтэл ойр торны хүнээ өвхлөөр хагцал үүссэн хүүхдэд өнөөдөр сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлээд энэ хүнд хэцүү байдлаас яаж гарах талаар хэн тусалдаг юм бэ Монгол улсад? Энийг л ярьж байгаа учраас бид нар сэтгэл зүйн боловсрол буюу альва асуудал бэрхшээлийг даван туулах чадварт сургах хүн байх энэ сургалтанд илүү анхаарах ёстой. Дээр нь хүүхдийг томоотой дууга төлөв болгож хүмүүжүүлэх биш эсрэгээрээ өөрийгөө илэрхийлэх чадвартай асуудал шүүмжлэлтэй ханддаг нөгөө талаар нь хандаж чаддаг ийм бие хүн бол төлөвшүүлэхэд илүү анхаарах ёстой юм аа. Магадгүй
гоц авьяастай хүүхдэд зориулсан тэр илүү мэрэгшүүлэх тэр инженер, иймч юу одоо тэр курсыг нэмэлтээр өгөөд явж болно. Гэхдээ энэ сургалтын амьд бааз суурь нь хүнийг хүн болгож хүмүүжүүлэх, асуудалд бодиттой хандах, тулгарсан бэрхшээлээ даван туулах арга ухаанд сургах гэж үзэж байгаа учраас энийг ингэж ойлгосон юм аа. Тэгэхээр нийт амиа хорлогчдын 80.2 тохиолдолд эрэгтэй хүмүүс байгаагийн давуу байгаагийн уучлаарай байгаагийн энэ судалгаан дээр гарч ирсэн нэг юм дээр юу гэж анзаарчихсан гэхээр хүүхдийг эрэгтэй хүүхэд байхснах болоод охин хүүхэд чиг уйллаа, гоншхонлоо, гонгонлоо гэд хүн уйлах юм бол сул дорой гэж хүмүүжүүлсэн л үр дүн энд явж байгаа учраас бид нар энэ хүмүүжлийн арга барилыг гэр бүлийнх нь хүрээнд анхаарч үзэх ёстойс боловсролын байгууллагад анхаарч үзэх ёстой. Дээр нь яагаад би ингээд сургалтын боловсролын байгууллага руу яриад байгаа юм гэхээр амиа хорлох тохиолдлын 85% амжиргааны төвшнгөөс дөнгөж доогуур дөнгөж дээгүүр орлоготой өрхөд үлдэгдсэн болохоор энэ хүүхдэд хүмүүжүүлэх арга ухаан сурах нь битгий хэл эцэг гэх нь ажилгүй боловсролгүй архинаас хамааралтай эсвэл өдөр тутмын ажилдаа дарагчсан хүүхдийн сэтгэл зүйн босрлын талаар За нэмээд за гендер суурилсан хүчирхийллийн гол нөхцөл нь одоо бид нар маш олон жил гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг архиталт ажилгүйд ядуурлах гэсэн 3 малгай үгээр суурилж ирсэн. За тэгвэл энэ гендер суурилсан гэрлийн хүчирхийллийн нэг хамгийн үндсэн шалтгаан аваад үзэхээр энэ гэмт хэрэг хаана үлддэг гэсэн чинь амжиргааны төвшнгөөс доогуур өрөхөд энэ гэмт хэрэг үндсэндээ 80% нь үлдэгдэж байна. За энэ хүүхдийн эсрэг хүчирхийлэл 80% нь энд үлдэгдэж байна. Урд нь яа шийтгүүлж исэн архинаас бүрэн хамааралтай ажилгүй 2 дахь 3 дахь амьдралаа зохиосон гэд ингээ хувь хүний талаас нь аваад үзсэн хамгийн аюултай тал нь хүчирхийлэл үйлдэгчдийн 71% нь хүүхэд байхдаа өөрсдөө ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн, дээр нь өрөөсгөл гэр бүлд өссөн ийм хүмүүс байсан учраас бид нар түрүү ярьсан шиг эрсдэлтэй бүс орчин чиглэсэн бодлого боловсруулж тэнд очиж ажиллахгүй бол маасаар нь хамарсан энэ гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг явуулаад энэ үр дүнгээ өгөхгүй нэ гэдэг нь харагдсан. За энэ авилгын гэмтэргийн талаар бол үндсэндээ би 2010 оноос эхлээд энэ авилгын гэмтэр Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь гэдэг сэдвээс ахуулаад авилга албан тушаалтан авилгач байх болцоог Монголын парламент хуулиараа олгосон гэдэг үндсэндээ нэрвгийн хууль тогтоомжийн сул талтай холбоотой нийтлэлийг олон нийтийн цахим хэрэгслээр маш их явуулж исэн. Хэрэг би хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд авилга албан тушаалын гэмт хэрэгт хамгийн түрүүнд анхаарах зүйл эрүүгийн хэргийн шийдвэр ажиллагааны явцад хийх ёстой нэг зүйл гэвэл эсвэл шүүхээр эцсэн шийдвэрлэсний дараа хийх ёстой зүйл нь энэ гэмт хэрэгт хэдэн төгрөгийн хөрөнгө ураагаад хэдэн төгрөгийг битүүмжилсэн. Өөрөөр хэлбэл яг авилга албан тушаалын гэмт хэрэг олсон орлого нууц дал төрөнгийг ил болгож чадж гэнэ үү гэдэг дээр нэгдүгээр анхаарлаа хандуулж ажиллахыг хэрэг шалгаж байгаа байгууллагуудад нь санал зөвлөмжөө хургуулна, шаардлага хургуулна. Хоёрдугаарт нь авилга албан тушаалын гэмт хэргийг шалгасан тохиолдолд болгонд мөнгө угаах гэмт хэргийг давхар шалгадаг энэ практик суулгах ажил дээр энэ дээр одоо гарын авлагыг нь боловсрууллаа, хэрэг шалгах аргачлалыг нь боловсрууллаа. Энэ тал дээр бас санал зөвлөмж дүгнэлтэд хургуулж ажиллах болон биелтийг нь бас байнга шаардах болно. За баярлалаа. Ажлын хэсгийн гишүүдээс асуулт байна уу? Гамбатар. За нэр дэвшигч Өнөрмагаас 2 асуулт асууя. За нэгдүгээр энэ олон улсын гэрээ хэлцээрийн талаар та судалгаа хийж бас илтгэл тавьж ирсэн байна. За энэ олон улсын гэрээг одоо хүний эрхийг хамгаалахад та холбогдуулж хэрхэн яаж та бас уялдуулж ажиллах вэ гэдэг. За олон улсын гэрээ конвенцийн талаар илтгэл тавих явцад харамсалтай нэг зүйл гарч ирсэн. Олон улсын гэрээ конвенц нь үндэсний хууль тогтоомжийн адил хүчин төгөлдөр байна. Үндэсний хууль тогтоомж хэзээ хүчин төгөлдөр болдгийг төрийн мэдээлэлд хэвлэгдсэн байсан. Гэтэл Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц дотроос одоо миний санаж байгаагаар энэ хэд 4 жилийн өмнө хэлтгэл байна л да. 20-од илтгэл төрийн мэдээлэл сэтгэлд хэвлэгдээгүйсэн. Энэ тэгэхээр хүчин төгөлдөр мөн болж чадахгүй ус гэд ингээд хууль эрхцэх хут асар том арга өрнүүлнэ. Дээр нь авилгын эсрэг үндэсний конвенцийг англи хэлнээс орчуулахдаа алдаатай орчуулсан асуудал яригадаад буцаагаад батлагтаа дахиад төрийн мэдээлэлд хэвлэгдээгүй асуудал бас яг тухайн үед одоо 4-5 жилийн өмнө ярьж штэ тийм ээ. Ярьж ирсэн. Тийм учраас хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц нь нэгдүгээрт Монгол улсын хууль тогтоомжийн адил хүчин төгөлдөр болсон хэсэг тал дээр хамгийн түрүүнд судалгаагаа эхэлнэ. Яагаад гэвэл нэгдэн орсон гэрээ конвенц болгонд Монгол улсын иргэний эрх үүрэг
аюулгүй байдлыг яригдж байгаа. Улсын тусгай тохиолдлын асуудал яригдж байгаа. Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдж байгаа учраас хамгийн түрүүнд энэ дээр үйл ажиллагаа чиглүүлнэ. За дараагийн асуулт. За энэ ер нь сүүлийн жилүүдэд та 30 улс судлаач багшаар ажилласан юм байна тийм ээ. Хичнээн жил ажиллаж байна. За 2000 үндсэндээ яг 2002 оноос яг одоо Монголын хуульчтай холбоо байгуулагддаг 2002 оноос хууль зүйн хүрээлэнгийн сурагч багшаар ажиллаж байсан. За 2010 оноос Монголын хуульчтай холбооны сурагч багшаар ажиллах хугацаанд нийт 5 ингээд давхарцсантайгаар 5000 гаруй шүүгч хуульчдад хичээл заасан байдгийн. Тэгэхээр сүүлийн үед 2010 оноос хойш одоо яг өмчлөх эрхийн эсрэг эдийн засгийн авилга, албан тушаал, татвар, бэлгийн халдашгүй байдал, мөнгө угаах гэмт хэрэг гэргийн талаар, заллин мэхлэг гэмт хэргийн талаар голчлон сургалт явуулсан байж байгаа. За энэ дээр нэг анхаарах ёстой зүйл юу гэдэг гэхээр энэ хүүхдийн эрхийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын байцаагч нар хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцоод ямар ч чиг үүрэгтэй оролцох ёстой талаар энэ гарын авлагыг нь гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын хууль эрх зүйн хамтын ажиллагааны хэлцээлийн захиалгын гарын авлагыг нь боловсруулж хийж өгсөн. Энэ шугамаараа энэ хүүхдийн эрхийн байцаагч улсын байцаагч ажилтнуудыг мэрэгшүүлэх сургахын сургалтыг нь бас орсон байж байгаа. Хүчинтэй гэмт хэргийн хохирогч хүүхдэд үзүүлэх эрх зүйн тусалцаа буюу өмгөөлийн үйл ажиллагаа, тусгай мэрэгшил арга ажиллагаа шаарддаг талаар бас гарын авлага боловсруулад нийт 80 өмгөөлөгч мэрэгшүүлэх сургалтанд дагнаж хичээл зааж оролцсон байж байгаа. За сүүлийн асуулт. Багмаа. Ер нь яг уу та хүний эрхийн комиссийн гишүүн болох зорилго чинь юу юм бэ? За нөгөө талаар танд ямар давуу тал байна? За нэгдүгээрт хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болох нэгдүгээр давуу тал маань би яг хүний эрхийн чиглэлээр хуульчин чиглэлээр 23 жил ажилласан. Хоёрдугаарт нь хүний эрхийг дээдэлдэг энэ улс оронд нь өөрөө суралцаж магистр докторийн зэрэгээ хамгаалж мэрэгсэн судлаач болж ирсэн. Гуравдугаарт нь эрдмийн зэрэг хамгаалж ирснийхаа дараа явуулсан үйл ажиллагаа маань одоо үндсэндээ хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, сэжигтэн ялж гээд яг энэ хүмүүсийн эрх үүрэг суурилсан чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж энэ судалгааны үр дүн нь нийгэм тодорхой үр дүн өгч байгаа. Дээр нь хүний эрхийн үндэсний комиссийн явуулж байгаа үйл ажиллагааны зарим нэг тал дээр одоо тухайлбал энэ хүний эрхийн босрлыг олгох чиглэлээр за дээр нь энэ эрсдэлтэй бүс орчин дээр очиж туулж ажиллах энэ бодлого боловсруулалт тал дээр жоохон дутуу байгаа болов гэж энэ дээр санаачилж байгаа хийх гэж зүйл байна маш их байгаа. Яг энэ санаачилж хийх гэж байгаа зүйлийгээ судалгааны дүгнэлт болон нийтлэлээр дамжуулаад олон нийтэд түгээн дэлгэрүүлж байгаа учраас энэ ажлыг хийх том боломж гэж харж байгаа. Дээр нь хуульчхан судлаач хүн гэдэг бол өөрөө аль салбарт хөрвж чаддаг байх ёстой. Дээр нь өөрийнхөө гадаад хэлний мэдлэгийн бас боловсролыг ашиглана гэж бодож байгаа. За. За алтан туяа асуулт асууя. За, миний микрофон нэгдсэн үү? Сонсогдож байна уу? Сонсогдож За. байна. За би хоёр асуулт асууя гэж бодож байгаа. Нэг хүн хувь хүнлүүд чиглэсэн, нөгөөх нь бол мэдээж хийж байгаа ажил үүрэгтэй холбоотой. За хувь хүн талаасаа бол та бол прокурорын байгууллага сүүлийн 10 гаруй жил ажилласан байна. Тэгэхээр прокурорын байгууллагын соёл одоо тэр дадал зуршил бол танд хангалттай хэмжээгээр тогтсон гэж бол ойлгож байна. Тэгэхээр яг энэ одоо тогтсон дадал зуршил соёлоос одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болсон тохиолдолд одоо аль нь илүү их хүчтэй илэрч таны ажилд сул тал болж харагдах уу эсвэл давуу тал болж харагдана гэж та бодож байна вэ гэдэг дээрээ өөрийн байр сууриа хэлнэ үү. За хоёр дахь нь бол хүний эрхийн чиглэлээр ажиллах гэж байгаа энэ хүнд бол хүний эрхийн суурь зарчмууд бол үнд зүйл нь болж сууж өгсөн байх ёстой гэж бол хардаг. Энэ үднээсээ бол хүний эрхийн байгууллагын одоо байгууллагт ажиллаж байгаа хүн бол зайлшгүй одоо хараат бус байх, мөн одоо бас би даасан байх гэдэг одоо зарчмыг бол нэлийн суулгасан үнд зүйл олгосон байх ёстой гэж бодож байна. Тэгэхээр таны бодлоор таны одоо мэддгээр одоо яг хараат бус байдал гэж юу юм, би даасан байдал гэж юу юм? Танд одоо хамгийн одоо энэ дээр баттай зогсох ямар одоо
жишээтэй татаж хэлэх зүйл байна вэ гэж асуумаар байна. За баярлалаа. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр томилогдоход прокурор хүний хувьд зарчимч, тууштай, хараат бус энэ байдал нь дээр нь хувь хүний энэ бас зарчимч шаардлага тавьж чаддаг энэ байдал нь судлаач хүний хувьд бас олон ургалж үзэлтэй энэ байдал нь хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр ажиллахад нэгдүгээрт маш том давуу тал болж чадна гэж үзэж байна. Тэгэхээр прокурорын байгууллагад 23 жил ажиллах хугацаанд үнэхээр хууль заасан хараат бус байх, бие даасан байх гэдэг энэ зарчмыг бол байнга баримталж ирсэн. Энэ тал дээр нэг ч удаа асуудал одоо хувь хүний зүгээс прокурорын зүгээс гаргаж үзээгүй. Дээр нь хуульч хүний хувьд сэтгэл мэдрэмж ур чадвар гэдэг бол хуульч хүний заавал эзэмших ёстой гол чанар гэж үздэг учраас яг энэ баримтлах хувийн хувьд баримт зарчим маань хүний эрхийн үндэсний комиссд ажиллахад маш том давуу тал болж үзнэ гэж бодож байна. За мэдээж 3 дугаарт нь миний Герман улсад 7 жилийн туршид олж авсан мэдлэг мэрэгшил тэнд суралцж авах хугацаанд прокурорын байгууллагт хийжсэн шүүхийн багт хийжсэн дадлаг туршлага хэлний мэдлэг энэ бүхэн маань хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр ажиллахад бас маш том давуу тал болж өгнө гэж үзэж байна. Хууль судлаачийн хувьд хүний эрхийн үндэсний гишүүнээр томилогдсны дараа энэ надад сул тал болно гэдэг зүйл маань хувийн хүний хувьд надад байхгүй гэж бодож байгаамаа. За хараат бус бие даасан байна гэдэг бол нэгдүгээр прокурор хүний хувьд, хоёрдугаар хуульч хүний хувьд, гуравдугаар судлаач хүний хувьд энэ маш том чанар байдаг. Хин нэгний нөлөөнд автахгүйгээр альва асуудалд хувь хүний сэтгэл хөдлөлд автаж хувь хүний байр суурийг илэрхийлэхгүйгээр энэн дээр асуудал сэтгэл хөдлөлөөр биш бодтой байдлаар хандах энэ том чанарыг хэлж байгаа юм. Тэгэхээр өөр хэлбэл нийгмийн сэтгэл зүй хаашаа давалгаална, тийшээ дагаж давалгаалдаг. Эсвэл нийгмийн сэтгэл зүгээс айж, эсвэл нийгмийн уур амьсгалаас айж аливаад асуудал хандна гэдэг маань энэ өөрөө хараат бус бие даасан байдалд нөлөөдөг маш том одоо сул тал гэж үздэг учраас би ийм нөлөөнд автахгүй, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандахгүй. Тэгэхээр энэ аливаа асуудлыг нийгэмд гаргаж ирж тавьснараа нийгэм тэрнийг яаж хүлээж авсан энэ сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой, гаргаж ирж тавьсан асуудлаа нотолдог гаргалгаа шийдлийг нь гаргаж чаддгаараа энэ хараат бус бие даасан байдал маань өөрөө нотлогдно гэж ойлгож байна. За баярлалаа. Сүх гэрэл асуулт асууя. Сонсогч байна уу? Сонсогч. За сайн байцгаана уу? Миний асуух асуултуудаас ер нь бол өөр хэлбэрээр зарим хүмүүс бол асуух нь асуучлаа. Тэгэхээр би үлдсэн огт юу ягаагүй хоёр асуултыг асууя. Комиссийн гишүүний хувьд та хүний эрхийн хамгаалагч нартай хэрхэн яаж ажиллах вэ? Хоёр дахь нь хүний эрхийн хамгаалагчийн эсрэг гэмт үйлдэл амь насыг хүнөөсөн хэргийг хүний эрх хамгаалсан үйлдэлтэй нь холбож тусгайлан хянан шалгах эрх зүйн зохицуулт байх шаардлагатай юу? Энэ тал дээр та яаж ажиллах вэ? За тэгэхээр хүний эрхийн хамгаалагч нартай 2010 оноос хойш гэмтргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнгийн захирал болон судлаач байгаа хувьд би дандаа хамтарч ажиллаж ирсэн маань нэгдүгээрт нь яг энэ хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтарсан нээлттэй нэгэн форумтай хамтарсан олон үйл ажиллагааг нотлогдох байхаа. Тэгэхээр хүний эрхийн хамгаалагч нартай хамтран ажиллах гэдэг бол энийг би бол хамгийн давуу тал хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний одоо хамгийн давуу тал буюу эсвэл зайлшгүй баримталж ажилдаа чигээр болох ёстой гэж үзэж байгаа. Энэ хүмүүсийн дуу хоолойг хүний эрхийн үндэсний комисс энийг цааш нь төр дуламжилдаг, төрийн байгууллагад дамжуулдаг. Энэ хүмүүсийн гүүр нь болж ажиллах ёстой. Хүний эрхийн хамгаалагч нартай бол цаашдаа нэгт хамтран ажилланаа. Хоёрдугаарт нь хүний эрхийн хамгаалагчийн амь нас, амь биед нь тухайн эрхэлж байгаа үйл ажиллагаатай нь холбогдуулж гэмтэл учруулсан эсвэл амь насыг нь хохироосон нь тухайн зүйл заалтын хүндрүүлэх шинжид орох ёстой. Яг энэ нь одоо тухайлбал ажил үүрэгтэй нь холбогдуулсан гэдэг шинжээрээ бол ороод ирэх болов. Гэхдээ хүний эрхийн хамгаалагч нарын үйл ажиллагааг дэмжих энэ хүмүүсийн аюулгүй байдалд одоо тухайлбал анхаарах
үйл ажиллагаа явуулах баталгааг нь чиглүүлж өгөхийн тулд энэ одоо бид нар яриад байгаа төрийн бус байгууллага гэж одоо яриад байгаа тийм ээ, ашигын төлөө бус байгууллага гэж энэ хуулийн дээрх зохицуултыг нь бүр илүү дэлгэрэнгүй болгож өгөх шаардлагатай болов уу гэж яг боддог. Эрүүгийн гэмтэргийн хувьд бол мэдээж хүндрүүлэх шинжээр нь хүний эрхийн хамгаалагчийн амь насыг ажил үргэтэнд холбогдуулж хохироосон амь бид нь гэмтэл учруулсан тохиолдолд энийг хүндрүүлэх шинжтэн заавал оруулж өгөх ёстой гэж үздэг. За ажлын хэсэг шүмүг сайхан. За асуулт 3 минут нэмэлт нэг тэгээд хариулт бас тийм байгаа. Тэгэхээр 8 минут багтаагаад 3 асуултад асууж хариулт авъя гэж бодож байна. Нэг нэгээр нь асуугаад тэгээд та бас гурвууланд нь хариулах учраас бас товчхон тодорхой хариулт өгнө үү гэж хүсэж байна. За нэгдүгээрт бол таны хувьд дургуг хүргэжсэн, ууралж ирсэн ийм тодорхой тохиол жишээг хэлнэ үү. Тэгээд тэрэн дээр одоо ямар байдлаар арга хэмжээ авч ирсэн бэ? Хувь хүний хувьд үү, албан тушаалтны хувьд үү? Ер нь та ингээ нэг хүн ууралдаг шүү дээ. Тэгээ уурлаад таны уурыг маш их хүргэжсэн тийм жишээ тохиолдол хэлнэ үү. Тэгээд тэн дээр ямар байдлаар өөрөө хандж ирсэн бэ? За мэдээж улсын яллагчаар эрүүгийн хэрэгт оролцох, эрүүгийн хэрэг тянал тавьж авах хугацаанд зориуд өдөө хадгалгын байдлаар хил өгөөр доромжлох, дайр давчлах маш олон тохиолдол гарч ирсэн. Энэ тохиолдолд дандаа төвийг сагсан байр суурьтай оролцож ирсэн буюу нөгөө хувь хүний сэтгэл хөдлөлийн байдлаар асуудал шийдэж болохгүй гэдэг зарчмаа барьж ажиллаж ирж байсан. Хувь хүний хувьд ийм тохиолдол байна уу? Хувь хүний хувьд мэдээж одоо уур хүрэх тохиолдол бол байсан. Гэхдээ хизэж хүнтэй орилж хашигчаад хэрүүл хийгээд асуудлыг гал асаах маягаар шийдэж үзээгүй. За баярлалаа. Хоёр дахь асуулт бас Монголд болж ирсэн хэдэн жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр нэг залуу ирээд ийм бичиг барьцсан. Одоо үг хэлсэн. Тэгээд цагдаа бол яг бичлэг нь бол байж байгаа YouTube дээр. Цагдаа ирээд үсгээ та бол Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийж байна. Та засаг даргад одоо мэдэгдэж бүртгүүлсэн үү гэсэн. Нөгөө хүн бол бүртгүүлээгүй гэсэн. Цагдаа бол тэр хүнийг одоо хүч хэрглэж одоо албадаж авч явсан. За тэгээд торгох арга хэмжээ авсан ийм байсан. За энэ дээр та одоо хүний эрхийн талаас ямар дүгнэлт хийх вэ? Цагдаагийн тэр үйлдэл дээр одоо үндсэн үйлд байгаа 50-аар жагсаал цуглаан хийх эрхийг зөрчсөн үү, зөрчөөгүй юу те? Эрх гэдэг бол ямар ч хязгаарлалтгүй зүйл бас биш те. Тэгэхээр тийм хязгаарлах хүрээндээ багтж гин үү те? За хэрвээ энэ дээр зөрчсөн гэж үзэх юм бол хэрвээ та комиссийн гишүүн байсан бол иймэрхүү тохиолдол дээр гишүүний бүрэн эрхийн хүрээнд одоо ямар арга хэмжээ авах вэ? Асуудлыг хүчирхийлэл аргаар шийдвэрлэх эсвэл асуудлыг хамгийн түрүүнд торгох шийтгэх хариуцлага хүлээх асуудлаар шийднэ гэдэг бол энэ гарц биш юм. Тэгэхээр хин нэгэн иргэн талбай дээр ирээд одоо бичиг барьчихад тэрийг цагт үзүүлэхэд зогсож байгаа нь өөрөө нэгдүгürt нь олон нийтийн амгалантай байдлыг алдагдуулсан. Мэдээж тэр хүний эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Гэхдээ ингэх явцдаа хин нэгний эрхийг хүндсэн үү, зөрчсөн үү? Тухайн нөхцөл байдал нь өөрөө заавал хүч хэрэглэж улмаар торгох ийм нөхцөл байдал байсан үгүй бид дүгнэлт хий. Тэгээд хэрэг яг энэ кейсийг ингээд үзэх юм бол энэ хүн торгох шаардлагагүйсэн. Хуулийн дээр энэ иргэнд сануулгах, боломжийг нь олгох, буруу хийсэн үйлдэлээ ойлгох боломж өгөхгүйгээр ерөөсөө хавтгааруулан торгодог, шийтгдэг, айлгадаг энэ арга чинь өөрөө хүчирхийллийн нэг төрөл юм аа. Тийм учраас би энэ тохиолдолд тэр хүний хүчээр буруу одоо юу гэдгийг соёлтой улс орн тухайлбал Германд яг энтэй адилхан би жишээ ярьж чадна л та. Гэтэл зарим тохиолдолд цагдаагийн байгууллагын ажилтан нийгмийн хэв журмын сахиулагч маань тухайн хүнийг хөтөлж ороод тэр албан газарт нь ороод энэ хүний бичгийг та нар ингээд аваад өгөөч өдөржин энд ингээд зогсож байна. Энэ бүгдийг эв зогсдогоор шийдэ гэдэг саналыг тавьдаг. Өөрөөр хэлбэл хүндээ үйлчлдэг тийм ээ. Гэтэл манайд эсрэгээрээ энийг шууд хүчирхийллийн аргаар шийдэж байгаа нь буруу учраас энэ тохиолдолд би одоо тэр хүний эрхийг хамгаална. За баярлалаа. За 3 дахь буюу сүүлийн асуулт. Тэгэхээр түрүүн та бас яриандаа бол нөгөө одоо амиа хорлолтын талаарх судалгаагаа товч танилцуулсан. Энэ дотор бол эрсдэл бүлэг гэдэг ийм хэллэг хэрэгэлсэн. За энэ дотор бол амжиргаа бол тааруу хүмүүс
одоо эрсдэл бүлэг гэсэн ийм энд багтна гэдгээр ойлгохоор бол надад сонсогдлоо. Бас бол таны 24 цаг юм гээд сайт дээр өгчөөсөн ярилцлага дээр бол энэ бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгчдийн 72% нь бол амжиргааны одоо доогуур түвшний ийм хүмүүс байдгаа гэсэн ийм одоо хэлсэн яриа байна. За тэгэхээр зүгээр миний сонирхоод байгаа юм юу вэ гэхээр энийг яг ингээд судалсан хүний хувьд бол хийж байгаа дүгнэлт байхаа. Гэхдээ зүгээр яг ингэж шууд эрсдэл бүлэг гээд амжиргааны төвшин доогуур тааруу хүн гээд хэлвэл нөгөө талаасаа одоо энэ бүлэгт хамаарах хүмүүс ерөөсөө иймэрхүү одоо шүг гэдэг ийм одоо ойлголтыг үүсгэж хүүгүй юу гэдэгтээ зүгээр надад гайхсан юм төрж байна. Зүгээр энэ дээр энэ маш өөрөө эмзэг асуудал учраас таны судалсан хоёр сэдв хоёулаа эмзэг асуудал учраас энийг олон нийтэд хүргэхэд ер нь юун дээр анхаармаар юм бэ? Сая энэ дээр одоо зүгээр тэгж ойлгох юм үүсэх үгүй юу? Эрсдэл бүлэг гэдэг дотор энэ бүлийн хүн чинь өөрөө ийм ер нь 72% гэдэг өндөр хувь гарч штэ. За энэ бол судалгаагаар ийм гарсан, таны судалсан кейсээр ийм гарсан байж магадгүй. Тэгвэл зүгээр яг энийг нийтэд илэрхийлэхэд одоо судлаачийн хувьд те хуульчийн хувьд юун дээр анхаармаар юм бэ? Бас нөгөө хөрөг байгаа те. Тэгэхээр энэ эмзэг сэдвүүдийг ингээд бол та бол маш нэлээд ингээ гүнзгий судалсан. Тэгээ нийтэд бол нэлээд их ярьсан. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө талдаа бас юм анхаарах юм байна уугүй юу гэсэн тийм. За баярлалаа. Асуулт өрхөд ойлголоо. Тэгэхээр эрсдэл бүлэг, эрсдэлт хүн гэдэг нэр томьёог судлаачийн хувьд яагаад хэрэглэх болсон гэхээр альва гэмт хэрэг үйлдвэртэх болсон орчин нөхцөл цаг хугацаа хүн гэмт хэрэгт өртөгдсөн хохирогчийн нөхцөл байдал гэж байдаг. Эрсдэлт үйлдэл хийхэд нөлөөсөн шууд болон шууд бус шалтгаан гэж байдаг. Тэгэхээр энэ 5 жилийн хугацаанд өөрийгөө егүүтгсэн 2055 тохиолдлыг судлаад энэ төрөө дахиад самсргүй төврийн аргаар 490 гэрэг уншаад үсгэд энэ эмгэлтэй тоо гарсан юм аа. Тэгэхээр судлаачийн хувьд хүчинтэг гэмт хэрэг болон энэ амиа егүүтгэх тохиолдол дээр юуг нь нийгэмд ил гарах ёстой, нийгэмд гарах ёсгүй вэ гэдэг дээр тухайн үедээ би бодсон. Тэгэхээр энэ эрсдэлт бүлэг гэдэг маань юу гэж хэлээд байгаа юм гэхээр болцсошгүй гэсэн үг. Урьдчилан сэргийлэх. Яагаад энэ бас санамсаргүй тохиолдол биш юм. Яагаад энэ газар энэ хүүхд хүчирхийлэлд өртөөд нь яагаад ийм орчинд амьдарсан хүн өнөөдөр амиа егүүтгээд байгаа юм бэ? Та нар энэ лүү анхаарлаач. Монгол улс засаг захиргаар нутаг дэвсгэрийн нэгжид хуваарлагдсны гол зорилго нь төрийн бодлого өөрх бүрт хүн бүрт хүрэх зорилгоор. Тэгвэл баг хороондоо амьдарч байгаа энэ эрсдэл бүлэг буюу архинаас бүрэн хамааралтай ажилгүй байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байдаг, сэтгэл зүйн дарамттай байдаг энэ хүмүүстэйгээ чиглэсэн бодлогоо очиж хэрэглээч. Энэ хүмүүсийг сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамруулаач. Энэ хүмүүстэй яг тохирсон төр өөртөө чиглэсэн тусламж үйлчилгээг үзүүлээч гэдэг зорилгоор цааш нь дэлгэрүүлж ярьсан байгаа учраас энэ эрсдэл бүлэг, эрсдэл хүн гэдэг энэ үгийг сонгосон. Гэтэл үлдсэн 20 хэдэн хувь нь амжиргааны түвшин боломжийн зарим тохиолдолд бүр боломжтой нэлийн хангалуун айлын тийм ээ тохиолдод байгаа юм. Гэхдээ масс ерөнхийдөө энэ дийлэх тоо хувь гараад байгаа маань бид нар энэ л анхаарлаа хандуулах ёстой шүү гэдгийг мэрэгжлийн байгууллага, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, цагдаагийн байгууллага энэ холбоотой бүх хүмүүсийг ийш анхаарлаа хандуулаач, төр энэ л анхаарлаа хандуулаач гэдэг санаагаар энэ бүтээх хэлсэн. Тэгээд яг ингэж хуваар хэлснийгээ судлаачийн хувьд бол одоо яг тийм буруу гэж би бодохгүй байгаа. Яагаад гэвэл энэ судалгаан дотор нийгэмд хэлж болохгүй гэж юм байна тийм ээ. Маш олон юм байсан. Тийм учраас нийгмийн анхаарлыг хандуулаач. Тухайлбал 10 жилийн сургуулийн багш нараа ийм хүүхдүүд ингэж амиа орсон байхад танах энэ сургууль дээр юу хийсэн бэ гэдэг асуудлаар жишээ. Баярлалаа. Зүгээр тодруулах нэг юм жижигхэн зүгээр нөгөө миний зүгээр санаа зовоод байгаа юм бол би бол буруу зөвийг нь бол мэдэхгүй байна. Зүгээр эрсдэл бүл хүн гिचгээр ялангуяа амжиргааны баталгаажих доод түвшингийн хүн энэ гимт хэргийн 3.2-оос илүүг нь үлддэг гэсэн ийм юу болол зүгээр нөгөө яаж энийг дагаад ялгуурлан гадуурхах ч юм уу те эсвэл ерөөсөө тийм хандлага үүсэхгүй байх тал дээр анхаарах юм юу байдгийг болдол гэж гайхаж байгаа юм. Энэ тал дээр ялгуурлан гадуурх үзэр би үүсэх байхаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл
энэ тухайлбал хүчинт гэмтэрэг хамгийн хөвөлдөгдөд байгаа газрыг илүү тодорхойлоод яриад энэтэй дагуулад хавсах судалгаа хийгээд 1000 залуучуудаа бичлэн уулзаад яг өөрсдөөс нь асуумж авахд 1000 хүүхний 8% нь хүүхэд багтаа анх бэлгийн харьцаанд орсон насаа 12-оос 13, 14 нас гэж хэлсэн бөгөөд тухайн үед амжирныхаа төвшингийн хүүхдүүд доод ядуу гэж өөрсдөө тодорхойлсон байсан. Одоо 25 хүрсэн залуучууд гэхдээ цагдаагийн байгууллагад энэ талаараа огт мэдээлэл өгөөгүйгээр одоо 25 нас хүрсэн 10 хэдэн жил энэ За ерөнхийдөө бидний хуваар ёсоор бол 2 цагт дуусаад дараагийн оролцогч авах хэрэгтэй. Гэхдээ бид нар 3 минут хоцорч орж ирсэн учраас одоо мөнгө чимгийг асуултыг асуугаад тэгээд та бүхэн мөнгө чимэг асуултаа сайхан тодорхой асуугаад та бас тодорхой хариуллаа. Тэгээд дараагийн оролцогчийг авъя гэж бодож. Мөнгө чимэгийн микрофоныг. За ярээрэй. Асуулт асууя. Сонсогдохгүй байна. Микрофон нээсэн үү? Юу сонсогдохгүй наад. Тийм ээ. Энд бол болж өөрөө чи бол болохгүй ах шиг байна да. Сонсогдохгүй байна. За асуултаа бичгээ. За тэгвэл энэ уншаад асуултыг хараад гэл. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль дээр хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой кейс гарч байсан. Үүнтэй холбоотой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулиудын талаар танд ямар гарц гаргалгаа байгаа вэ? Энэ талаараа хариулна гэсэн байна. За маш сайхан асуулт байна. Тэгэхээр бидний хөгжлийн бэрхшээлтэй гэж ярьж заншсан боловч тусгай хэрэгцээ шаардлага бүхий иргэдийн асуудал Монгол улсад маш хүнд нөхцөл байдалд байж байгаа. Захын төрийн байгууллага руу өнөөдөр тэрэгцэртэй хүн орох боломжгүй. Зам хөндлөн гарахаас ахуулаад асуудал маш их байж байгаа. Тэгэхээр сонсголын бэрхшээлтэй хүүхдийн буюу тусгай хэрэгцээтэй хүүхдийн эрх ашигыг хамгийн түрүүнд хамгаалахын тулд хүний эрхийн байгууллагаас нэгдүгээрт нь одоо хараат бус төрийн бус байгууллага болон хүний эрхийн хамгаалагч нараар дамжуулсан энэ шаардлагатай тохиолдолд энэ одоо судалгаа хийх болон шинжээш томилох гэдэг энэ том эрх байж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгдүгээрт нь энэ боломжийг ашиглана гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургууль дээр ажиллаж байгаа хүүхдийн аюулгүй байдал тавих хяналтыг сайжруулахын тулд энд орох төрийн оролцоог илүү давмгай болгох энэ тал дээр илүү их анхаарч ажиллана. Дээр нь багшийг мэрэгшүүлэх, тэнд сурч байгаа хүүхдтэй харьцах боловсон хүчнийг сургах, энд сурч байгаа багш нарт өгөх урамшуулал буюу илүү хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэдэг талаар энэ хүүхдтэй ажиллах, энэ багш нарыг таадах энэ тал дээр бас хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр томилогдсон тохиолдолд илүү анхаарч ажиллах болно гэдгээ бас хэлж байна. За баярлалаа өнөрмөө нэр дэвшигчтэй бид одоо 14 цаг 2 минут болж дараагийн оролцогчоо оруулъя. Тэгээд танд амжилт хүсье.